Өргөжлүүлэн та бүхэнд харилцагч байгууллагуудаас ирсэн мэдээлэл хүргэе. Lendman банкус санхүүгийн байгууллага компани хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа 9 жилдээ зохион байгууллаа. 2025 онд Lendman банкус санхүүгийн байгууллага компанийн зээлийн багц өмнөх жилээс 37%, хүүгийн орлогын хувьд 52%, цэвэр ашиг 11%, нэгж хувьцаанд ноогдох ашиг 11%-аар тус өссөн үзүүлэлттэй байна. Мөн аппликейшнээр дамжуулан 133 мянган удаагийн олголтоор нийтдээ 439 тэрбум төгрөгийн бизнесийн зээлийн санхүүжилтийг олгосон байна. Хуралд нийт саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн 81.65% нь оролцлоо. Хурлын үеэр компани 2025 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлан танилцуулж төлөөлөл удирдах зөвлөлийн дүгнэлтэд хэлэлцсэн баталлаа. Мөн төлөөлөл удирдах зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны тайлан танилцуулж гишүүдийг сонголоо. Манай компанийн хувьд сүүлийн жилүүдэд сүүлийн 2 жил жижиг дунд бизнес эрхлэгч наруу маш их анхаарал тавиад ажиллаж байгаа. Энэ маань бол стратегийн түвшинд, менежментийн түвшинд ийшээ бол яг 100% орсон гэж хэлж болно. Бид нар 25 онд бол одоогоор нэг 10,000 ширхэг жижиг дунд бизнес эрхлэгч нарын клиент буюу харилцагчтай болчиход явж байна. 72% нь бол эмэгтэй бизнес эрхлэгч нар. За тэгээ нөгөө талаасаа бас нэг 71% нь болохоор бүгд ийм яг дүнгиж эхэлж байгаа бизнес эхэлж байгаа хүмүүс байдаг. Lendman банкус санхүүгийн байгууллага хувьцаат компанийн төлөөлөл удирдах зөвлөлийн ээлжид хурлаар нэгж хувьцаанд 16.5 төгрөгийн ногдол ашиг олгохоор шийдвэрлэжээ. 2025 оны цэвэр ашигын 30.4%-ийг хувьцаа эзэмшигчдээ мөнгө хэлбэрээр олгох юм. Хувьцааг энэ оны 4-р сарын 3-ны өдөр үн цасны төвлөрсөн хадгаламжийн төв компани дансанд байршуулна. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар энэ жил тарааж байгаа ногдол ашигын талаар танилцууллаа. Lendman энэ жил нэгж хувьцаанд 16.5 төгрөг буюу нийт 12.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарлаж байгаа. Тэгэхээр хувьцаа эзэмшигчдийн маань дансанд 4 сарын 3 буюу эх 5 дахь өдөр гэхэд ногдол ашиг маань шилжүүлэн орох нэ. Lendman харилцагчдаас тасралтгүй суралцсан тэдэнд хэрэгтэй дараагийн шийдлүүдийг хөгжүүлсээр ирсэн. Үүний нэг тод жишээ нь Lendi буюу одоо аваад дараа төлөх үйлчлэг юм а. Энэхүү шийдлээр дамжуулан бизнес эрхлэгчид борлуулалтын суугаад хэлж орлогын урсгалаа илүү тогтвортой болох боломжтой болж байна. Бизнес эрхлэгчид нь олон төрлийн бичвэрээр нь бүрдүүлж зөвшөөрөл хүлээх шаардлагагүйгээр Lendman аппликейшнийг ашиглан бүртгэл үүсгэж тухайн агшинд өөрийн бараа бүтээгдэхүүнээ Lendi үйлчлэгээр дамжуулан борлуулалтад хэлэх боломжтой юм.